нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу урт цагааны барилгыг дахин төлөвлөх шийдвэр гарч өнгөрсөн онд уг барилгыг нураасан. За улмаар нийслэлийн төсвийн 44 тэрбум төгрөгөөр уг байршилд 70 давц зогсоол цэцэрлэг түрээлэн байгуулна гэж мэдээлж байсан юм а. За уг ажлын тендерт голомтын гих тодорхойлолтой баясгалангийн компани болох Bed Properties компани шалгаран ажилласан юм. За уг цэцэрлэг түрээлэнгийн сарын 8-нд ашиглалтанд оруулж нээлттэй үйл ажиллагааг зохион байгуулна гэж мэдээлж байсан боловч уг өдрөөс хойш 20 гаруй хоногийн дараа буюу 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар уг цэцэрлэг түрээлэн ашиглалтанд ороогүй бүтээн байгуулалтын ажил өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Хотын дарга Нямбаатар уг төслийг хэрэгжүүлж буй 44 тэрбум төгрөгийн өртгөөр 196 автомашины зогсоол бүхий цэцэрлэг түрээлэн байгуулах бөгөөд авто зогсоол нь энэ оны 7 дугаар сарын 1-нд ашиглалтанд ороход цэцэрлэг түрээлэнгийн ажил бүрэн дуусч 7 дугаар сарын 8-ны өдөр нээлттэй хийн хэмээн мэдэгдэж байна. Гэвч уг өдөр нь нээлтийн арга хэмжээ болоогүй бөгөөд одоо хүртэл үргэлжилсээр байгаа энэ ажилд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. За мөн иргэдийн зугаас 44 тэрбум төгрөгөөр хийж байгаа энэхүү бүтээн байгуулалтын ажил хангалтгүй батлаар нэлээд шүүмжлэлтэй хандж байгаа. За бид нийслэлээс энэхүү цэцэрлэг түрээлэн хязгаар ашиглалтанд оруулах талаар тодруулахад за энэ сарда багтахгүй ирэх 8 дугаар сард багтаан ашиглалтанд оруулна гэсэн мэдээллийг бидэнд өгч байна. Нийслэлээс уг асуудалд хариу тайлбар өгөхдөө гүйцэтгэгч компани барилгын ажлаа хараахан дуусгаагүй байгаа тул бүрэн дуусгаад ашиглалтанд оруулахар болсон гэх мэдээллийг өглөө. Өмнө дурдсанчлан урд цагааны бүтээн байгуулалтын ажлыг голомтын баясгалангийн Bed Properties компани хэрэгжүүлж буй. Мөн энэ ажилд иргэд шүүмжлэлтэй хандаж байгааг тодруулбал төсөв өртгөн 44 тэрбум. Төсөв өртгөн 44 тэрбум байхад хангалтгүй бүтээн байгуулалт хийлээ хэмээн шүүмжилж байгаа юм. Энд нэгэн жишээг дөрөвдвөл Унгарийн нийслэлийн Будапешт хотын City Park-ыг 11 сая евро буюу 42 тэрбум төгрөгөөр хийсэн. Гэтэл автомашины зогсоол үйлчилгээний төвтэй 1.3 га талбайг дэлхийд алдартай цэцэрлэг түрээлэнгүүд буюу 15.6 га талбайг хамарсан бүтээн байгуулалттай ижил шахуу үнийн дүнгээр хийж байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна.